beauty all around gets me every time, and I feel so grateful along the way with every single mile. And I know that it only gets better as I look to the sky, and I feel so grateful in my heart. It's good to be alive, and I feel so grateful in my heart. It's good to be alive. За Улаанбаатар баруун гацсны хувьд бол Монгол улсад анхудаа 2025 онд залуу охидын чуулганыг Монгол зохион байгууллаа. За энэхүү үйл ажиллагаанд залуу охидууд маань итгэл, бишрэл, номлолын ажлын талаар суралцж сүнслэг байдлаараа бид бүхэн өсөн хөгжлөө. Үүний хажуугаар бид бас хөгжөөнд тоглоомуудыг тоглож охидууд маань хоорондоо илүү дотны найзууд болж сургаал илүү хөрвөгдөх тэрхүү боломжноос нэгдлээ. Мөн энэхүү чуулганаас суралцсан зүйлээ мөн амьдралдаа тэрхүү зарчмуудаа хэрэгжүүлсэ гэдгийг урьж байна. Энэ чуулганы сэдв нь бол ерөнхийдөө Христ рүү харагтун гэсэн сэдвтэй байсан. Тэгээд бид нэр сүнслэг болон үйл ажиллагаануудаа ерөнхийдөө охидууд руу Христ рүү хандаж сурахад нь чиглүүлэхийг айгүй хичээлээ. Залуу эмэгтэйчүүдийн уран дээр хэлдэг. Би Тэнгэрлэг эцэг эхийн хайртай хүн бөгөөд бурханлаг шин чанар мөнхийн хувь тавилантай гэж гардаг. Яг энэ ураны эхний өгүүлбэр бидний хэн бэ гэдгийг хэн байж чадах вэ гэдгийг сануулж байгаа гэдэгт би итгэлтэй. Тэрнийг бас залуу эмэгтэйчүүд маань мэдээсээ мэдрээсээ тэгээд бас зорилгооч бас түүндээ чиглүүлж тавиасаа гэж айгүй хүсэж илаа. Сүнслэг хорооны маань хувьд зорилго маань охидуудаа ер нь ямар нэгэн амьдралд нь асуудал тулгархад тэд маань амьдралын ямар нэгэн сонголтууд дээр гарч ирэхдээ аврагчигаа урдаа барьж, аврагчигаа хамгийн түрүүнд санаж, залбирах, судраа унших гэх мэтчлэн өөрсдийнхөө хийж болох зүйлсүүдийг хамгийн түрүүнд аврагч дээрээ төлрүүлж асуудал тандаасаа гэдэг байдлаар хандсан. Тэгээд яг энэ чиглэлээ барьж бас явлаа. Охидууд маань нэлээд гайхалтай олон гэрчлэлүүд үлдлээ. Тэгээд охидууд маань энэ талаараас нэлээд сэтгэл хөдлөлт байгаад нас талархалтай байна. Чуулганд маань 70 охин 30-аад удирдагч орсон. Тэгээд яг тойргуудаас бол 12 удирдагч байгаа. Бусд нь бол газны ерөнхийлөгч, бусад чочид маань хүрэлцэн ирсэн. Тэгээд үнэхээр энэ чуулган маань сүнслэг маш гоё бүр зохион байгуулалттай үнэхээр дурсамжтай болж үлдлээ. Энэ бүхэнд үйлчилсэн тойргийн болон гацны бүх удирдлагуудаа талархлаа гэж хэлье. Бид нэр урайгаа хилж, залуу охидын урайгаа хилж нээлттэй хийсэн. Тэр урайгаа хийсний дараа би болохоор яагаад бид нэр энэ чуулганд явж байгаа илээ. Бид нэр хэн билээ гэдэг зүйлийг урайгаа хийсний дараа бид нэр яг ойлгож авсан. Тэр үнээр гоёсаа. Тэгээд за би болохоор энэ чуулганд явснараа өөрийгөө илүү их эмгтэй гэдгээ мэдрээд тэгээд эмгтэй хүн яг ямар байх ёстой юм бэ? Яг бусдын хажууд яг яаж би явж явах ёстой юм бэ? Яагаад өөрийгөө хайрлах ёстой юм бэ? Гэх олон асуултуудад хариулт авч маш их зүйлсийг сурж байгаа. Би Тэнгэрлэг эцгийн хайртай охин бөгөөд бурханлаг шин чанар мөнхийн хувь тавилантай Өчтөр ингээд лаа хийсэн. Өчигдөр лаа хийхэд надад бас гоё хөгжилтэй байсан. Тэгээд лааныхаа шилэн дээрээс зураг зурхад айгүй гоё байсан. Өртөөний хичээл суусан. Тэгээд тэр үед ингээд лаагаа бариад тийм өртөөгөр явж хичээл суусан. Тэгээд тэгэхэд бас гоё байсан. Миний сурсан зүйл болохоор нэг 4 хүүхэдтэй байсан. Үйлчлэл, тэгээд итгэл, залбирал, тэгээд дуулахтай байлгээд. За залбирал дээр нь болохоор би ер нь юу ч тохиолдсон ч гэсэндээ ер нь бурхандаа Есүс Христтэй ер нь хандаж залбирах хэрэгтэй.
гэдгийг ойлгосон. Тэгээд дуулууртай байдал дээр болохоор би ер нь юу ч тохиолж исэн ямар ч уруу татал тохиолж исэн гэсэндээ бид нэр яавч тохиолж исэн дуулууртай байж ер нь залгиудаа үнэнч байж сурах хэрэгтэй гэдгийг сурсан. Тэгээд үйлчлэлтэй болохоор ер нь ямар нэгэн зүйлийн төлөө биендээ сэтгэл гаргахыг үйлчлэл гэдэг юм байна гэдгийг би амар сайн ойлгож авсан. Тэгээд итгэл болохоор Иесус Христ болон ямар бурхан тэнгэрлэг эцэгтэй ер нь итгэж байхыг би сурсан. Тэгээд өдний хүртэл би өөрийгөө жоохон гойчилдаг байсан. Гэхдээ би октийн камп дээр ирснээс хойш би өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна гэдгийг сурч авсан. За ер нь бол өнөөдөр би энэ чуулганд ирээд юу сурсан бэ гэхээр надад бол нэг уул руу алхаад ингээд зураг даруулаарай гэх үед нь би жоохон гахаад яг яах цаага бол гэж боддобайсан. Тэгээд ямар ч тач зураг даруулаад өгсөн. Тэгээд ингээд зөв бүүн рүү ингээд бүх үйл ажиллагаа дуусаад уул руу алхахад бараг уйлгаа шахсан бид бүгдийн зурнуудыг үнэхээр хөргөн гэгээтэй болгоод хажууд нь жижигхэн ч гэсэн 100 мус тавьсан. Миний хамгийн дуртай сүмийн дуу тавьчихсан байсан. Гэтэ тэр үе бол миний зөвхөн бол хамгийн дурсамжтай үйл ажиллагаа юм шиг санагдсан. Бүрөөд бол маш хүчрэг тэнгэрт үргэлжил дүүлэн нисэж явах хэвээр амтан байдаг. Гэтэ тэр өөрийнхөө зорилгыг мэдлэхгүйгээр зүгээр л бэлэн модоо идээд яваад байдаг. Дахиад уруу татагдсанаар өөрхийн зорилгоо ойлгож авч чаддгүй. Үүнтэй адил бид нарийн бөгөөд шулуун замаар тууштайгаар хин нэгний уруу татлаад өртлүүгээр явж чадах юм бол бид мөнхийн аз жаргалд хүрч чаднаа. Тэгэхээр та нар өргөдөө дахиад тэнгэрлэг ажлуудыг хүртэхээр бэлтгэр ирсэн. Өргөдөө октийн одоо камп дээрээ одоо яг 6 хүртээчсэн тоглоом дээр тоглосон. Тэр тоглоом одоо ингээд миний хамгийн их таалагдсан зүйл бол ингээд нэг ном сум харваа байсан. Одоо тэрийг ингээд хамгийн ихэнд бас ингээд тоглосон. Нэг ч оноогүй ч гэсэндээ үнэхээр happy гэдэг үнэхээр жаргалтай байж чадсан. Ер нь тоглоом тоглож байгаа одоо ингээд давуу тал нь юу вэ гэхлээр одоо ингээд бид нар бүгдээрээ одоо яг ингээд энэ дэр ингээд цэцэг үйл ажиллагаанд дээр ингээд тоглоом дээр тэр ингээд бүгдээрээ яг нэг гэр бүл шиг одоо ингээд байж одоо ингээд яг нэг баг шиг байж ингээд чаддаж тоглосон гэж ер нь бодож байна. Авьяасаа болохоор амар ингээд нүд бүлцэлгэн гоё болсон. Тэгээд бүх хүүхдүүд ингээд амар гоё ингээд сэтгэлээсээ бүжиглсэн. Тэгэл бүжиглээл дуулаханд бол айгаа гоё ингээд сэтгэл ингээд дорсонч болоод үлдсэн гэж би бодож байна. Хаалсан ертөнцид ганцаар биелдэг хорвоо дэлхийн намайг тойрон биелсэн. Орчин дахиад цаг хугацаа хизээж намайг биелэхгүйгээр орны хаалсан зүс хизээж намайг толгойч өгөхгүйгээр. Хоёр оронтой 15 секундэд нэмж үзүүлнэ.
Энд сууснаас хойш ер нь биднийг хоол тижээл тэгээд 100 шаар ер нь бол дутаагаагүй. Тэгээд идэх болгондоо 100 шаар адилхан. Тэгээ ерөөхдөө бол нэг гэрлөө ороод усаавыг гээл тэгэнгүүт шууд хороо борн авах уу гэдэг ч юм уу те. Бүр бидрийг бол үнэхээр хоол тижээлээр бол дутаахгүй те. Нөгөө нэг амин гэмтэй байлгаж өгж байгаа. Ширээгээ тойроо сууж байхдаа хүртэл яг халуун дулаан мэдрэмжийг авж байгаа. Тэгээд ер нь охтын кампт явснараа би болохоор илүү их нээлттэй болж сурж байгаа гэж өөрийгөө бодож байгаа. Тэгээд найзуудынхаа хүрээллийг илүү эрүүлэр мөн зөвөр нэмж байгаа гэж бас өөртөө бодож байгаа. Тэгээд өнгөрсөн шөнө бид нэр их онцгой үйл ажиллагаа хийсэн. Энэ нь болохоор бид нэр бүлэгээрээ зогсоод нүдээ боогоод тэгээд удирдахчаа дагаад явах байсан. Тэгээд удирдахчаа дагаад нэг хөтлөө явж хахад их айцтай. Тэгээд юу болохоо мэдэхгүй, хаашаа явж байгааг мэдэхгүй байсан ч гэсэн бид нэр олсоо дагаад бас явсан. Тэгээд их хол зайд яваад байгаа юм шиг санагдсан ч гэсэн нүднийхээ боолтыг авах үед бид нэр их ойрхон зайд явсан байсан. Тэгээд энэ нь болохоор уруудаад өксөөд янз янзын замд явж хахад багшуулагчийн өгсөн нэг яриа санаанд орсон түүнийг сонс гэсэн үг байсан. Тэгээд манай бүлгийн удирдагч болохоор бидний багшуулагч тэгээд олсон нь болохоор Христийн үг түүний сургаал. Тэгээд манай бүлгийн гишүүд болохоор яг бид нартэй хамт байдаг сүмийн гишүүдийн бэлэгдэж байгаа юм шиг санагдсан. Тэгээд эцсийн зорилгодоо хүрэхийн тулд бид нэгнийгээ дагаад гээд хаана байгаагаа юу ч мэдэхгүй байгаа ч гэсэн нэгнийгээ сонсоод анхааралтай болгоомжтой тэгээд олсноосоо тавихгүй нэгнийхэн гарнаас тавихгүй үед бид нэр эцсийн зорилготоо хүрч чадна гэсэн итгэлийг олж авсан. Тэгээд энэ нь болохоор их онцгой туршлага, онцгой үйл ажиллагаа байсан. Камп дээр ирээд ер нь хамгийн хөвчлөлтэй байсан зүйл нь гэвэл флашмоб бүжиг байсан. Тэгээд ер нь хамгийн бүгднгийн ингээд дотн бинийгээ танихад мэдгээд тослсон юм болоо гэж бодож байна. Тэгээд манай флашмобны нэг сул тал нь бид нар амар цагаад тулгаад тэгээд бүгдээрээ бүжгийг сураагүйсэн мэдж байгаа хэтгүү хөвгттэй тэгээд би биндээ зааж өгөхөөр аргагүй болсон. Тэгээд зааж өгөөд сурч исэн. Тэр нь илүү бидрийг одоо найзууд болгоход төлхөө одоо тусалсан юм болоо гэж бодож байна. Тэгээд сонирхогч хүний хувьд хэлэхэд би бол яг энэ дэрхтээ амар айжсэн одоо баптизм өдөр хүртсэн одоо яг гишүүн гэж явж байгаа хүмүүсийн донд орж ирсэн болохоор ингээд жоохон санарттай байсан. Тэгээд яг ороод ирсэн чинь бүгдээрээ амар урайлахгүй хүлээж авсан. Бүх юмыг тайлбарлаж өгөөд бүх юмд амар сэтгэлтэй хандаад байгаад амар талархаж ирсэн. Тэгээд энд ирээд илүү их одоо итгэлтэй болсон юм болоо гэж бодож Энийхээр өдөөс инээдэх хүмүүсээ болохоор бас үнэхээр баяртай. Тэгээд 2 хоног энд дахта олон одоо ингээд амар утсан юм шиг санагдаж байна. Тэгээд хүмүүс нэг гэрчил хуваалцах болгондоо яриа өгөх болгондоо өсвөрийн ихнийг амар сонгогц үеийнхэн гэж амар хэлжсэн. Тэгээд би энэ кампт ирээд энийг бас үнэхээр ойлгож бас мэдэж авсан үнэхээр сонгогц үеийнхэн гэдэгтээ итгэж байгаа. Энэ аялал миний хувьд үнэхээр үн цэнтэй үнэхээр хүндэтгэлтэй байна. Өнөөдрийн үед гэхэд номлолын ерөнхийлөгч тэр хоол газраас бидрийг зорж ирээд бидэрт амьдрал ямар хэцүү байдаг талаар тэгээд өөрөө тэрийг хэрхэн даван туулдаг талаар тэгээд бидэрт хэрэгтэй зүйлсийн талаар тэгээд номлолын талаар бидэрт заасан. Тэгээд нэг хөөрхөн захиатай цаас байсан. Тэгээд тэрэн дээрээ бидрийг ирээдүйн номлогчоор хүрсэн байсан. Тэгээд би яг үнэхээр өөрийнхөө яг тэрийгээ санаад яг юу марчижсэн яг өөрийнхөө гол зорилгыг санаад тэгээд энэ ирээдүйн номлогч гэдгийнхэн оронд өөрийнхөө нэрийг харсан. Тэгээд илүү их итгэлтэй болсон. Залуу эмэгтэйчүүдийн аялал үнэхээр надад гоё санагдсан байхгүй юу.
би тэдэнтэй уулзаад тэгээд манай залуу эмэгтэйчүүд тэднэр хэрхэн чухал вэ гэж өөрөө сайн мэддэггүй гэхдээ энэ айл дээр бид нар юг ярьж нэг гэхлээр тэднэр Бурханд ямар чухал вэ гэж жоохон тайлбарлаж өгөхийг хичээж байна. Манай Монгол ахтууд тэднэр үнэхээр сайхан хүмүүс, сайхан сэтгэлтэй. Тэгээд тэднэр бибиэндээ олгаад туслаад тэгээд өөрөө дэмждэг гэж би үнэхээр харж байна. Манай эмэгтэйчүүд тэднэр бас миний бодлоор магадгүй Есүс гэж хэн бэ? Одоо сайн мэдгүй мөн тэднэр түүнд хэрхэн чухал вэ гэж одоо ойлгож чадахгүй. Гэхдээ энэ айл дээр тэднэр түүнийг сурж байна. Тэдэн хамгийн гоё өдөржигчнараас сурах тийм боломж тэнд өгсөн. Мөн одоо тэнд тусаж би үнэхээр Бурханд талархаж байна. Үнэхээр энэ сургаал үнэн. Есүс бол тэднэрийн найз, тэднэрийн туслагч, тэднэрийн аврагч гэдгийг би үнэхээр мэддэг. Тэгээд тэр бас миний найз гэж би үнэхээр одоо гэрчилж байна. Есүс бол бидний найз. Гэхдээ түүнээс илүү тэр бас бидний аврагч мөн гэлтгэж гэдгийг би мэднэ.